Тэгэхээр бид нар нөгөө та энэ хүүхдтэй одоо 5 настайд нь 6 настайд нь ямар гоё үнэтэй хувц авч өгснийг бол хүүхднийг санахгүй тий. Гэтэл ямар үг хэлж ийсэн, яаж зоригжуулж ийсэн, ямар дурсамж бүтээж ийснийг бол сандаг байхгүй. Тэгэхээр ээж хүний одоо хамгийн хэрэгтэй зүйл тэр байгууллага биш. Тэр албан тушаал биш. Тэр бол орлогддог байхгүй. Та явлаа маргаашнаас одоо 7 хоног таныг дурсна. Тэгэл мартна. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэ та маш ажлаа маш хариуцлагатай хүлээлгэж өгөө. Та тухайн байгууллагт маш үн цэнтэй хариуцлагатай ажилтан байгаа. Та ажлаа хариуцлагатай өгөөд ингэсэн бол таныг бол бас нэг хэсэг хугацаанд дурсан. Та бол тэнд бас хэсэг хугацаанд зарим нэгэн ажил дээр өгүүлэгдэнэ. Гэхдээ таныг орлого танаас илүү хэн нэгэн хүрээлэрнэ. Таны хамгийн хэрэгтэй хүн бол те одоо хүүхдүүд ч л аахгүй. Тий. Хүүхдүүд чинь. Тэгэхээр би бол ээж нарыг амьд байл гэж хэлдэг. Амьд бай. Хүүхдүүдтэй он удаан жил харагд амьд бай. Тэгэхээр амьд байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Жилдээ нэг удаа эрүүл мэндийн шинжилгээнд орох хэрэгтэй. Гоё эрч хүчтэй, энерги аз жаргалтай байх хэрэгтэй.